Хүүхдүүд өсвөр насндаа ирээдүйд хэн болох нь тодорхойлогддог учраас өөртөө буруу үнэлэлт өгнөлт өгөх нь хор уршигтай. Харин өөрийгөө маш сайн таньж мэдэж хувийн зан чанартаа өөрөө дүгнэлт хийж сайн муу чанаруудаа ялгаж сурах хэрэгтэй байдаг юм байна. Гэхдээ өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд тэдэнтэй харьцахдаа баггүй хүндрэл очирдог учраас бид энэ асуудлаар ярилцахаар студид Монгол Өргө Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч баасан бат Шавь төгсөлбөр сургуулийн багш 8 нарыг урьж ирлээ. Та бүхэндээ мөргөө. Арамд. Тэгээ сая ийм мэдээлэл хөтөлбөрөөр гарлаа. Ер нь зүгээр өсвөр насны хүүхдүүд гэдэг одоо яг тэдэн наснаас хэдэн насны хооронд өсвөр насны хүүхдүүд гинэ гэд заасан зүйл байдаг бол хэдээс хэдэн насныхыг яг тэгж үздэг юм бэ? 10-аас 21 насныхныг бол өсвөр насныхан гэж үзнэ. 10-аас 21. Тий. Хуулиар бол 18 хүртэлх насны бүх хүмүүсийг хүүхэд гинэ гэж байгаа шүү дээ. Яг одоо хүнийхээ хөгжлийн зүй тогтлороо бол 10 наснаас 21 нас гэж явдаг. Яагаад 21 гэж байгаа юм гэхээр энэ үед бол хүний тарих бүрэн төлжиж дуусдаг. Өөрөөр хэлбэл амьдралд одоо яг бүрэн шийдвэр гаргаж оюун дүгнэлт их боломжийг бүрдлээ гэж үздэг. Тийм. Тэгэхээр дотор нь 3 хувааж байгаа л да. 10-аас 12 нас бол эрт үе, 13-аас 15 нас бол дунд үе, 16-аас 21 бол хожим үе гэж байгаа. 10-аас 12 нас хүрээд ирэхээр хүүхэд бол найз нөхдийн хүрээлэл чухал болоод эхэлдэг. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа эхэлдэг учраас ууртаа уцаартай юм сэтгэл санааны хувьд бол илүү жоохон давалгаатай ийм үе эхэлдэг. Тэгээ октоотойгоо хөвгүүдтэйгээ үерхдэг ч юм уу. Тэгээ ийм одоо практикууд гэдэг юм уу. 10-аас 12 нас. Ийм одоо үе эхэлнэ. За 13-аас 15 наснда болохоор гадаад үзмжиндээ хачийг анхаарч эхэлнэ. За эсрэг хүсэхнийгээ сонирхож эхэлнэ. Би ер нь хий юм бэ? Би ямар бүлэгт байх юм? Би юуг сайн чаддгийг, би юундаа аюус бэлгтэй? Би яг юу дээр одоо сул талтай юм байж гэдэг юм аа. Би хин бэ гэдэг бол бас нөгөө хайр дурлал мурлал гэж юм. За тий болж эхэлнэ. За ер нь бол өсвөр насныхны хайр дурлал гэдэг бол юу л да. Одоо бэлгийн хүсэл сонирхол гэдэг бол нэг өөр. Хайр сэтгэл гэдэг бол өөр. Энэ хоёр мэдрэмжийг чинь ялгах хэрэгтэй байх жишээтэй тийм. Ер нь бол энэ 10-аас 21 наснд нь хүүхдийг амьдрах чадвар сурах хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр та бол багш хүн учраас тэгэхээр яг ийм насны хүүхдүүд дунд хичээл сургуультанд одоо сургуультай өөрчлөлт орох гэдэг ч юм уу тийм зүйл байгаа. Зан аашны хувьд бол сая сэтгэл зүйч ярьлаа шүү дээ. Тэгэхээр хичээл сургуультай мэдээж зан байдлаа дагаад өөрчлөлт орох уу? Өөрчлөлт орно. Дунд насны хүүхдүүд болохоор ихэнх голдуу таны мэдхэн чиглэл дээр илүү анхааралтай байдаг. Тийм учраас одоо бусдыг дуурайх, багшигаа, аавыгаа, ээжигээ, ах эгчигээ дуурайх илүү их сонирхолтой байдаг. Ахлах насны хүүхдүүд болохоор ихэнх голдуу тэднэрт аливаа зүйлийн өөрсдийн тийм үзэл бодол нь тогтоод ирдэг учраас сонирхол нь өөр болоод явна. 13-аас 15 насны гэж ойлгож байна. 13-аас 15 ахлах насных нь болохоор 15-аас дээш насны хүүхдүүд нь явж байгаа. 12-аас 15 насны хүүхдүүд нь болохоор ерөнхийдөө саяны сэтгэл зүйчийн хэлснээр найз нөхдийн хүрээлэл их та тийм тэдний таны мэдхэн яг төвшин дээр явдаг учраас мэдээллийг их хүлээж авдаг. Тэгээ бусдыг дуурайх чиг хандлага нь илүү байдаг. Хичээлдээ жишээлх юм бол ямар өөрчлөлтүүд бий болох вэ? Зүгээр бага ангидаа сахилахгүй байж байгаад ингээд шилжилтийн асар ороод ирэхээр хүүхдүүд ингээд арай гайгүй болдог ч юм уу. Эсвэл зарим бүр эвдэрдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүд ажиглагддаг ч 10 жил одоо миний үед л тийм байсан. Хүүхдүүд эсвэл ингээд өсвөлөн биетэй болоод эсвэл сахилахгүй илүү төлөвшөөл нэг иймэрхүү юмуд байдаг шүү дээ. Багангаас дунд анги руу орж ирэхдээ бол хүүхдүүд их хөдөлгөөнтэй болж эхэлнэ. Яагаад гэвэл бага ангид бол нэг багшийн л харьцаанд байсан. Дунд ангид орж ирэхээр олон төрлийн хичээл орно. Олон багш нартай нүүр тулдаг учраас тэд нар маань эхний үед бол анхаарал нь сарниж эхэлнэ, сонирхож эхэлнэ. Дунд анги руу ингээд анги ахих тусам 9-өөс дээш ангийнханд болоод ирэхээр тэдний төлөвшлөн шал өөр болно. Сонирхол нь өөр болно. Аливаа зүйлд хандах хандлага нь өөр болно. Өөртөөх нь тэр насныхын тэр онцлог нь бол бас нөлөөж харагддаг. Зарим хүүхдүүд бол ихэнх голдоо өөрийгөө нээх хандлагаараа нэлээд илүү хэлэхүү байдаг. Тэгэхээр яг ийм насны хүүхдүүдтэй эцэгчүүд мэд зөндөө шүү дээ. Бид бүгдээрээ л одоо энэ насыг дайраад ирсэн шүү дээ. Тэгэхээр яг ийм насн дээр ийм өөрчлөлттэй үед нэг тийм барьцгүй гэдэг ч юм уу ийм үед нь эцэгчүүд хүүхдүүдтэйгээ яаж харьцах ёстой вэ? За ер нь бол өсвөр наснда хүүхдүүд ямар нэгэн одоо зан аашийн бэрхшээл учруулад байвал бүр бага насны цэцэрлэгийн нас хүртэлх төлөвшөл бага ангидаа авсан төлөвшөл маш чухал суур болж өгдөг л дөө. Тухайлбал цэцэрлэгийн наснда бол тэр хүүхдээ өөрийнхөө одоо зан төлөвийн гол 75% үл эзэмшдэг гэдэг юм л да. Тэгэхээр бага ангидаа болохоор ангийн багштай ээнэгшдэг. Тийм учраас багангийн багш нар болоод цэцэрлэгийн багш нар солигдохгүй байх хэрэгтэй гэдэг үг нь. Яг тэр хүүхдийн арга барилд
ороод тийм ээ. Шигсэлсэн хүмүүсээс сурдаг жоохон муудлаа гэдэг юм ярьдаг ортой юм шүү дээ. Ерөөсөө бага ангийн ер нь бол боловсролын салбарын хүний нөөцийн бодлого бол цэцэрлэг бага ангид бол багшаалахгүй байх гэдэг бол маш чухал байдаг. Тийм. Хэрвээ ингээд ирсэн цагт бол өсвөр наснд ороод ирэхээр хүүхдүүд бол харьцангуй хөнгөн яваад өгдөг. Бага ангидаа багш солигдол ирсэн бол багшийг хүндлэх, хичээл номдоо дуртай сонирхолтой, уйгахгүй, цөхрөлтгүй байдаг тэр шинжүүд нь бол алдагдаад ирдэг тал бий. Та багш хүнтэй санал нийлэх үү? Нийлнэ. Нийлж байна. Тэгэхээр одоо нөгөө эцэг эхчүүд маань яах ёстой? За багшаас бас зүйлүүд шалтгаалж байна. Эцэг эхчүүд бол цэцэрлэгийн нас хүртэл ядахтаа үлгэр уншиж өгдөг. Тийм ээ, нэг 5-10 минут ч гэсэн үлгэр уншиж өгдөг. Уншсанаагаа ойлгосныг нь яриулдаг. Чи энийг юу гэж бодож чинь? Би ингэж бодож чинь гэдэг юм ингэж тэр үлгэрийг олон талын хүмүүжид олгох юм л да. Ядахтаа л амьдралд болж байгаа зүйлийг шүүн тунгаадаг. Хожим тэр үлгэртэй төстэй өгөгдөл нь өөрт нь ухаан болж өгдөг ч юм уу. Одоо өөрөөр хэлбэл унгуу ухааныг бол үлгэрээр дамжуулж өгдөг гэсэн байна шүү дээ манайхаа. Тийм. За бага сургуульд ороход нь бол багын багш эцэгчүүд хоёр бол чи чаднаа гэдэгт итгүүлэх нь хамгийн чухал. Хизээч анги хамт олонныхон донд чи сурлагын муутай, чи хэцүү хөөхөд, чи их төвхтэй гэж ингэж одоо адшаа үзэж юусо болохгүй юм байна. Эцэгчүүд ч гэсэн гэрийн даалгавар хийж ингээд 1 цаг, 2 цаг, 3 цаг суулгаад тоншоод байдаг тийм ээ. Ингэх юм бол нөгөө гэрийн даалгавар зэмлэл хоёр хамт хадгалагчаараа хүүхэд гэрийн даалгаврыг дургуулчихдаг. Тий. Анги хамт олонд нь энэ ерөөсөө айгүй төвхтэй хөөх тэгээд бусдын дунд дуудаал зэмлээд тах юм бол ангийнхан бас тэр хүүхдээ хүндлэгээ болчихдог. Ингээл нөгөө өсвөр наснд ороод ирэнгүүтээ бусдаас дутуу юм шиг мэдрэмж төрөөд ирэхээрээ эсвэл бусдын ард суудаг болдог, эсвэл бусдаас онцгой болох гэдэг. Онцгой болох гэхээр бусдаас төрүүлж иж хүмүүс намайг анхаарч байна. Манай ангих намайг хүндэлнэ. Бусдаас онцгой байж иж багш намайг хайрлан хүндэлнэ гэдэг юм уу. Бүр болохгүй л эсэргээрээ анхаарал татдаг ч юм уу. Тийм. Тэгэхээр энэ тал дээр бол эцэгчүүд багш нар харилцан холбоотой байх хэрэгтэй байгаа яваа. Одоо юу гэдэг ахлах руу ороод ирэхээр хүүхдүүдтэй ч нэг эцэгчүүдийн хараа хяналт одоо юу гэдэг том болсон юм чи гэдэг утгаараа жоохон сулраад ирдэг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хичээл сургуульдаа анхаарах нь багасаал нөгөө гадуур их явлаа гэж эцэгчүүдтэй шүү дээ. Тэгэл нөгөө хүүхдүүд нээж авах үгийг сонсохгүй өөдөөс нь нэг ганц нэг үг хэлээл. Тэгэл нэг юм гэрт нэг юм өрнөдөг шүү дээ, тийм ээ. Ийм үед одоо яах ёстой? Багш хичээлх юм бол эцэгчүүд юу гэж зөвлөх вэ? Энэ үед болохоор ер нь ингэмэл юм шиг санагддаг. Хүүхэд гэдэг маань угаасаа хоногийн 24 цагийн 6 цагийн сургууль дээр өнгөрөөнө 18 цагийн гэртээ өнгөрөөдөг. Тийм учраас нэг аав ээжийн тэдгээрийн үлгэр дуурайл маш чухал. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдээ ингээд дунд ангид ороод ирэнгүүт нь л анхаарлаа солируулаад эхэлдэг. За миний охин, миний хүү том болцсон юм чинь одоо чи дүүгээ харна. Одоо үүрэг хариуцлагуудыг нэлээд их оногдуулж өгдөг. За гэр орны ажлыг ин өөрсдийнхөө үргийг л хүүхдүүдэд ерөнхийдөө даатгацсан. Жишээн дээр ажлыг одоо хүүхэд хичээлээс чөлөө авна. Багшаа яасан бэ гэж ингээд асуухаар багшаа нэг хүн имлэг твцсэн хүүхдээрээ эргүүлэх гэсэн юм. Дүү нэмлэг твцсэн дүүгийн сахиулах гэсэн ингээл тэр утгаараа одоо эцэг эхчүүд хүүхдүүд хариуцлага хүлээж ирсэн нөгөө хүүхдүүд өөрийгөө би ер нь том хүн болцсон юм байна би ер нь том гэтэл буцаагаад эцэг эхчүүд шаардлага тавихаараа хүүхд шиг нялх хүүхд шиг шаардлага тавихаар нөгөөдөл нь эсэргүүцэх хандлага гарч ирдэг. Хоёрдугаар тас хүүхдээ ерөнхийд нь нас биеийн хүрээд ирлээ 15 6 хүрээд ирэнгүүт хүүхдээ хизээч миний охин миний хөө гэж дуудахгүй амраа бата чимгээ соёлоо гэж дуудана. Нөгөө хүүхд чинь хүүхэлтэн чинь дотроо миний охин, миний хөө гэж дуудуулах бас их хүсэж сонирхолтой байдаг болов. Тэгэд өчүүхэн жижигхэн юм зөв юм хийсэн үед нь бол эцэг эхэнд хүний нэлээ их урам өгч, итгэл өгч миний охин, миний хөө энийг чадж байгаа ёстой мундаг чадна гэж. Тийм болохгүй байгаа зүйл дээр хаяа нэг бүр зэмлэх хүс найз нөхдийн хүрээнд ярилцчил байвал хүүхэд бас илүү эцэг эхтэйгээ ойр дотно. Одоо юу гэдэг чинь шилжилтээс үүдэр чи нөгөө би физиологийн хувьд бол өөрчлөлт их ордог шүү дээ тий. Одоо өсөглөн болдог ч юм уу. Одоо ингээд арьс мэрсэн дөр янз бүрийн нүрэн дөрвөрний юм гараад эрэгтэй хүүхдүүдийн хоолойны дуун бүдүүрээ тий. Охтуудын одоо бие нэлээ өсөглөн болоод ингээд ирдэг. Тэгээд тэрийг одоо юу гэдэг зарим нэг нь голох, өөрийгөө бусдад харьцуулах тийм ээ. За тэгээд хичээлдээ дургу хүүхдүүд бол одоо бүр илүү жоохон гутрах. Тэгээд дээрэс нь намхан бол бандны хувьд бол намхан бол охтуудын хувьд одоо хэд өсөглөн бол ичих барих гэдэг асуудал их гардаг шүү дээ. Ийм үед одоо яг яах ёстой юм бэ? Тэгээд сүүлийн үед бол өөрийгөө голох гэдэг нэг өвчин бас байна гэдэг шүү дээ хүүхдүүдийн хувьд. Өөрийгөө голдог. За зүйтэй. Төрөн би энэ асуултанд бас гүйцэд хариулъя гэж бодчихлаа. Хүүхэд 6 дугаар ангид ороход бол энэ нэг хямралын үе байдаг юм аа. Өөрөөр хэлбэл бага ангиасаа дунд анги руу орж штэ. Ингээд олон багш нарын донд ордог. Тэгэхээр хүүхдүүд бол нэлээд хямрдаг. Тэгэхээр энэ хямралыг даван туулах эхний удирдлын хөтөлбөр гэж үгэнд байж хэвээр. Боловсролын салбар. Боловсролын салбарт. Тий. Энийг бол их анхаас нь байрж авч. Одоо манайд бий юу? Байхгүй.
Ер нь манайх ч одоо дэлхийн нийтээс бол нэг 40-оос 25 жил хосорч байгаа шүү дээ. Өөхөө, тийм үү? Яг ийм чиглэлээр үү? Тийм. 40-оос Өөрөөр хэлбэл 25 жил хосорчлоо гэдэг нь үндсэндээ бол академик боловсрол илүү анхаарлаа. Үнэхээр одоо өөрийнхөө дотоод ертөнцийн рүү яаж танин мэдэж, бодлоо яаж ойлгох вэ, мэдрэмжээ яаж ойлгох вэ, үйлдэлээ яаж сонгох уу гэдэг хичээлүүрээс орохгүй шүү дээ. Дээрэс нь хүнтэй яаж харилцах вэ, хүнийг яаж уучлах вэ, яаж өрсөлдөж сурах вэ, яаж хамтар сурах вэ, өөрийгөө голох гин. Өөртөө итгэх итгэл гэдэг чинь юу юм бэ гэхээр яг сайн хэллээ шүү дээ. Би бол өрмөц ганцхан хүн. Тийм ээ? Ганцхан л хувь. Тийм учраас би өөртөө таалагдах нь хамгийн чухал. Би бусдад бас тэр болгон таалагдахгүйгээ бас хүлээж авах хэрэгтэй. Тэрэнд бол сэтгэлээр унах шаардлагагүй тийм. Тэгэхээр бусдын өөр байдлыг бас хүлээж авч. Тэгэхээр буруугаар ойлгоод нөгөө хүмүүс чинь би тоох гэдэг ч юм уу, тийм зүйл рүү орох юм биш үү? Би л одоо мундаг гэдэг ч юм уу. Би бол одоо ганц гэдэг ч юм уу. Тийм зүйл рүү ороод итгэлтэй байх гэдгийг юу гэж ойлгож байгаа нөхөр өөртөө бардан байхыг гэж ойлгоод байна шүү дээ. Гэтэл үгүй өөртөө итгэлтэй байна гэдэг бол өөрийгөө хүний хувьд ямар нөхцөл тавихгүйгээр хүндэлж хайрлж сурдаг байх. Өөртөө хүндлэг ханддаг. Ингэж чаддаг хүн бусдыг бас хүндэлж хүлээн зөвшөөр сурдаг юм л да. Энэ бол маш том одоо амьдралын сургууль байгаа юм уу гэн. Тэгэхээр энэ бол манай салбарт орхигдсон салбар. Яг өөртөө хайртай байх хэрэгтэй. Өөртөө хайртай байгаа хүн бусдыг хайрлна. Түүнийг халамжлана. Тэгээ би энэ дээр бас нэг жишээ татъя. Нэг Америкийн захын дүүргийн сургууль дээр нилээд одоо тийм манаас нэг хар бол одоо өдрөн шилжиж ирсэн цагаач тийм гэр бүлийн хүүхдүүд байсан маа л да. Тэн сэтгэл зүйчин судалгаа хийгээд үзсэн чинь ер нь зам төлөвийн хувьд бол нэлээд эвдрэлтэй. Ер нь энэ хүүхдүүд бол 20 жилийн дараа харахад ирээдүй харагдахгүй байна гэсэн дүгнэлт гарсан маа л да. За ингээд 20 жилийн дараа тэр хүүхдүүдийг ямар хүн болж ийг гэж судлаад үзсэн чинь бүгдээрээ их амьдрал их сайхан өөрсдөө аваа явдаг чадвартай хүмүүс болсон баг. Тэгээ энгийн нууц юу байсан бэ гэж асуухад багш нь нэг л зүйлийг хариулсан баг. Би хүүхдүүд бид тэднийг хайрладаг байсан юм аа гэж. Тийм. За бидний уг нь энэ сэдвээр зөндөө их зүйл ярих байх. Гэтэ бидний ярилцах цаг бас хязгаартай учраас цаг дуслаа. Өнөөдөр бидний үргэлжлүүлсэн та бүхэнд баярлалаа. Бид өсвөр насны хүүхдүүдийн асуудлаар Монгол Орчин сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Баасан бод Шавь сэтгэл сургуулийн багш 8 жил нартай ярилцлаа.